Улсын хурлын гишүүдийн жилийн орлого 10, 100, за бүр 200%-аар огцон өсөж байхад улсын эдийн засгийн өсөлт ердөө 5-аас 7%-аар л нэмэгдэж байна. Харин бизнесийн амжилт нэг жилийн дотор өслөө гэхэд орлого нь 100, 200 хүртэлх хувиар нэмэгдэх боломжтой юу? За эсвэл Монголд улс төр хамгийн ашигтай бизнес болж хувирсан уу гэдэг асуултыг тавихад хүргэж байна. За нийтийн албан тушаалтны 2024 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг шүүж харах юм бол олон нийтээс сонгогдсон албан тушаалтнуудын хөрөнгө мөнгө яаж хэрхэн өсрөнгүй нэмэгдэж байгааг нүдэ бүлтийтэл харж болохоор байна. За учир нь сонгуулийн өмнөхөн сая төгрөгөөр хэмжигдэж байсан хөрөнгөтэй зарим гишүүд тэрбумт болоод эхэлжээ. За 126 гишүүнтэй парламентд суух тэрбумтуудын тоо өсрөнгүй нэмэгцээр байна. Өнгөрсөн жил нийт гишүүдийн 80% нь хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй гэж өөрсдөө мэдүүлж байсан. За харин энэ тоо өснө нь гарцааг болоод байна. За бүрч болоогүй хэдхэн саяын хөрөнгөтэй гэж сүүл мөшгөж авсан гишүүн толгой зохих тэрбумтуудын нэг болсоор байна. За тухайлх юм бол улсын хурлын гишүүн Замира за иргэний зориг ногоон намын чагсаалтын 4-р ирэмлэгдэн парламент сонгогдсон анхны казах эмэгтэй гишүүн. За тэрээр гишүүн болдог жилийн өөрийн орлогоо яг ингэж мэдүүлж байсан байна. За тодруулаад харах юм бол өөрийн болон гэр бүлийнх нь олдог орлого 10 саяч хүрдэггүй. 115 сая төгрөгөөр үнэлэгдэх хашаа байшинтай за тээврийн нэгч хэрэгсэлгүй. Мөн 165 сая төгрөгийн газартай бол хадгаламжиндаа 1.9 сая төгрөгтэй гэж мэдүүлж байсан байна. За ингээд нийт хөрөнгийн хэмжээ нь 316 сая. Зарим ганцхан жилийн дотор буюу за 2024 оны байдлаар энэ хөрөнгөө 7 дахин өсөжээ. За тухайлх юм бол олдог орлогоо 7 дахин нэмэгдүүлсэн за дээр нь 315 сая төгрөгийн орон сууц цуслантай болжээ. За 248 сая төгрөгийн машинтай болоод амжсан байна. За хамгийн гайхамшигт нь 1.4 тэрбум төгрөгийн авлагтай. Ингээд 316 саяын хөрөнгөтэй Замира гишүүн одоо 2.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгөтэй болсон байна. За харин саяхан Замира гишүүнтэй хамт одоо сүүл мушгиж авсан улсын хурлын гишүүн Батбаатарын хувьд бас хөрөнгөний хэмжээ нь 99 сая төгрөг нэмэгдсэн гэдэг ийм хөрөнгө оруулалтын мэдүүлэг гарч ирсэн байна. За эдгээр гишүүнээс гадна анх удаа улсын хуралд сонгогдсон Бадамсүрэн, Үүрийн Туяа, за Ган зэрэг гишүүд нарын хөрөнгө ганцхан жилийн дотор 900 саяас 1.6 тэрбум болон нэмэгдсэн байна. За тухайлбал Дорнод аймгийн засаг даргаас хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд болтлоо дээшиж дэвссэн Бадамсүрэнгийн орлого за ганцхан жилийн дотор 47 саяас 98 сая төгрөг болж 2 дахин нэмэгдсэн. За 228 саяас 1.2 тэрбум төгрөгийн орон сууцтай болсон байна. За дээр нэмээд 2024 онд одоо хөрөнгө борлуулсны орлого гэж 659 сая төгрөг зэргийг тооцвол за 1 жилийн дотор хөрөнгө нь 1.6 тэрбум төгрөгөөр огцон өссөн байна. За засаг дарга байхдаа 956 саяын хөрөнгөтэй байсан бол за яг одоо 2.6 тэрбум төгрөг болж өссөн байна. За энэ хөрөнгөнөөс гадна 659 сая төгрөгийн зээлтэй гэж өөрийнхөө хөрөнгө оруулалтын мэдүүлгийг 2024 онд мэдүүлсэн байна. За мөн эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн хөгжлийн газрын захиргаа удирдлага санхүүгийн газрын даргаас улсын хурлын гишүүн болсон Үүрийн Туяагийн хувьд хөрөнгө нь 1 тэрбум 70 сая төгрөгөөр харин өхөн намаас гарсан Ган зэргийн хөрөнгө 900 сая төгрөгөөр тус нэмэгдсэн байна. За үргэлжлүүлэн гишүүдийн мэдээллийг харъя. За шинэхэн улсын хурлын гишүүдийн хөрөнгө ингэж өссөн байна. За харин улс төрд аль хэдийн гарсан гишүүдийн хөрөнгөд яг хэр өөрчлөлт орсныг харцгаая. За улсын хурлын гишүүн Батжаргал 2023 онд 384 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан байна. За жилийн хугацаанд өөрийн олдог орлого нь 49 саяас 795 сая төгрөг болж нэмэгдсэн. За үүний араас ардчсан намаас сонгогдсон улсын хурлын гишүүн Мөнх Баясгалангийн нэр бишигдэж байна. За түүний хөрөнгө 2.8 тэрбум төгрөгөөс 6.4 тэрбум төгрөг болж 1 жилийн дотор бараг 3 дахин нэмэгдсэн гэдэг ийм тоо гарч ирсэн. За өөрийн орлого нь мөн л 2 дахин нэмэгдсэнийг харж болохоор байгаа юм а. За 4 орон сууцтай дээрээ 2 авто зогсоолтой болсон байна. За ингээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд 3.6 тэрбум төгрөгөөр хөрөнгө өсөжээ. За бусад хөрөнгө нь өсөөгүй өөрийн олдог орлого нь огцон нэмэгдсэн гишүүдийг үргэлжлүүлэн харцгаая. За тухайлбал улсын хурлын гишүүн за аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Дамдын 2 удаага гишүүнээр сонгогдсон түүний олдог орлого нь 2023 оны байдлаар 61 сая төгрөг. За харин дараа жил нь буюу 2024 онд 1.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн.
За үүний араас шадар сайд асан амар сайхан. За өөрийн орлого нь ялгаагүй 89 саяас 2 тэрбум төгрөг болж өсрөнгөө нэмэгдсэн байна. За 2023 онд 14.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлж байсан бол за одоо 17 тэрбум төгрөг болж өсжээ. За 2 жил дараалан парламентын гишүүнээр сонгогдсон түүний мэдүүлгийг нь харах юм бол 2019 онд нийслэлийн засаг даргаар ажиллаж байх үедээ 83 сая төгрөгийн орлогыг олдог байж. За ингээд дараа жил нь Улсын хурлын гишүүнээр сонгогдсон жилээ буюу 2020 онд орлогын хэмжээгээ 20 дахин ахиулж 1.8 тэрбум төгрөг болгосон байна. За зөвхөн бусдаас авах авалга нь 3.4 тэрбум төгрөг босныг та бүгд эндээс харж болохоор байна. За мөн л ялгаагүй Улсын хурлын дараагасан амар ёслолонгийн орлого нь 3 дахин өсжээ. За эдгээрээс гадна дараах 10 гишүүний хөрөнгөний өсөлтийг дараах байдлаар харуулж байна. За Улсын хурлын гишүүн Ган хоёгийн хөрөнгө 3.4 тэрбумаар за Бачуугарын 2.9 тэрбум, Зам тээврийн сайд Дэлгэр сайхных 1.8 тэрбум төгрөгөөр гээд за бүгдийнх нь хөрөнгө дор хаяж 100% нэмэгдсэн гэдэг ийм үзүүлэлт гарч ирж байгаа. За авилгатай тэнцэх газраас нэгтгэн гаргасан 2024 оны хөрөнгө оруулалтын мэдээллээр хөрөнгийн хэмжээ нь хамгийн их өссөн 10 гишүүнийг дүнгийн сая харлаа. За 126 улсын хурлын гишүүнээс цөөн хэдийнх нь хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн байдал. За анх удаа парламентод сонгогдсон зарим гишүүд хөрөнгөний хэмжээгээр хамгийн хойно бичигдэж байсан. За харин гишүүн болсноос хойш зарим нь саятнаас тэрбумтны игнэнд шилжиж эхэлжээ. За сая төгрөгөөр хэмжигдэх хөрөнгөтэй гишүүдийн 70 орчим хувийг шинэ гишүүд эзэлж байсан. За энэ тооч жилийн жилд буурахаар харагдаж байна. Зарим улсын хурлын гишүүнээр 2 ба түүнээс дээш удаа сонгогдсон 46 гишүүний 90 орчим хувь нь тэрбумтнууд байгаа юм а. Сонгуулийн өмнөхөн хэдхэн сая төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлж байсан зарим гишүүдийн орлого тэрбум давтлаа өссөн байна. За хурлын гишүүдийн дараа нийслэлдээ гишүүний дайтай суудалд сууж байгаа нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хөрөнгө оруулалтын мэдүүлэг за бас л өсрөнгүүгээр нэмэгдэж за заримийнх нь хөрөнгө нь орлогоо давж тэрбумаар дээшилсээр байна. За үргэлжлүүлэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийг харцгаая. За нийслэл 45 төлөөлөгчтэй. За тэдний талаас илүү дүүргийн засаг дарга нийслэлийн харийн агентлаг төсөвт өмчит байгууллагын даргаар ажилладаг. За давхар дээлтэй эдгээр төлөөлөгчдийн хөрөнгийн хэмжээ нь 250 саяас 44 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. За нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч инх жаргалан өнгөрсөн сард буюу за намар төв цэнгэлдэх хүрээлэний гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн байдаг. За түүний хөрөнгийн хэмжээ 44 тэрбум төгрөг гэж мэдүүлсэн байна. За үүний дараа төлөөлөгч Мөнхбаатар амар төвшин нар 3.3-аас 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна. Зарим Улаанбаатар орон сууцжуулалт компани гүйцэтгэх захирал Төмөр Төмөө за мөн үнээс гадна Одон Туяа нар 250-аас 293 сая төгрөгийн хөрөнгөтэй гэжээ. За энэ дундаас Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас за нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хураг дарга болж дэвссэн баярын хөрөнгө орлогоо давсан байна. За түүний орлого сүүлийн 2 жилд 38-аас 47 сая төгрөг байж за 50 сая хүрэхгүй орлоготой нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга өнгөрсөн жил 2 нийтийн орон сууц за 1 офис зориулттай барилга худалдаа авсан байна. За ингээд 2023 онд 180 сая төгрөгийн орон сууцтай байсан төлөөлөгч Баяр 1.7 тэрбумаар үнэлэгдэх барилгатай болжээ. За хадгаламж нь жилийн дотор 57 сая төгрөгөөр нэмэгдэж за бусдад 500 сая төгрөгийг зээлүүлсэн байна. За 100% эзэмшдэг гэх Homemade компани мэдээллийг нь шүүж үзэх юм бол түүний хувь эзэмшилд одоо дунд нь нэр нь бол байгаагүй. За 2018 онд байгуулагдсан компани нэгч тендерт оролцож байгаагүйг эндээс харж болохоор юм а. За мөн соёлын төвийн дараагаар ажилладаг Ариун Тоёгийн хувьд сүүлийн нэг жилд орлого нь 93 саяас 221 сая төгрөг болж 2 дахин нэмэгдсэн. За тэрээр Апу, Голомт банк зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг гэсэн байна. За мөн нийслэлийн бүтээмжийн менежер гэх давхар тодотголтой төлөөлөгч Бадар сангийн орлого нь 2 дахин буурсан ч за хадгаламжинд мөнгө нь эсэргээрээ 4 дахин өссөн.
За төлөөлөгч жахлангийн хувьд өөрийн олдог орлого нь 32 саяас огцом 426 сая төгрөг болж нэмэгдсэн байна. За түүний хувь эзэмшдэг компани нь Huntis Construction зэрэг компаниуд гэж бичигдсэн байна. За харин жаргал сайхан төлөөлөгчийн хувьд орлого нь 4 дахин нэмэгдэж 109 сая төгрөг болсон байна. За харин зол туяагийн орлого нь 114 сая төгрөгөөр буурсан. Харин хадгаламж нь ялгаагүй 77 сая төгрөгөөр хумигдсан. За гэхдээ ямар ч авлаггүй байсан хэрнээ гинэт 720 сая төгрөгийг бусдад зээлүүлсэн байна. За харин мөнхтийн хувьд орлого нь 2 дахин нэмэгдэж 674 сая төгрөг болсноос өөрөөр бусад хөрөнгөд нь өөрчлөлт ороогүй харагдаж байна. За нийт 45 төлөөлөгчдийн 38 нь за нийслэлийн арилныг албан тушаалыг бол давхар хашдаг. За тэд айлныг дүүргийн эсрэг дараагаас эхлээд гэрлэх хэслийн ордон соёлын төвөргөөгээд за төсөвт төрийн өмчөд байгууллагын дараагаар ажиллаж давхар ажиллаж байна. За тухайлах нь бол 9 дүүрэгт нийслэлийн 8 төлөөлөгч засаг дараагаар ажиллаж байна. За ингээд харах юм бол Улаанбаатар хотын 1.5 сая иргэдийн нүд чих болох ёстой хүмүүс нь нийслэлд давхар албан тушаалд сахиж байгаагийн цаана баталсан төсөвтөө хариуцлага хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг харуулж байгаа юм а. За үүний дараа 21 аймгийн засаг дараагаас гадна за 9 аймгийн засаг дарга нарын хөрөнгө орлогын хэмжээг бол үргэлжлүүлэн харцгаая. За хөрөнгөөрөө толгойч байгаа нь Төв аймгийн засаг дарга төмөрч өдөр болсон байна. За түүний 2024 онд бидүүлсэн хөрөнгө 3.4 тэрбум төгрөг. За төмөрч өдрийн дараа Хөвсгөл болон Хинтээ аймгийн засаг дарганаар чагссан харагдана. За энэ дундаас анхаарал татаж байгаа нь Хөвсгөл аймгийн засаг дарга Төмөрбаатар. За эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс засаг дарга болсон түүний хувьд 1 жилийн хугацаанд хөрөнгөнд 4 дахин өсөж 2 тэрбум төгрөг болжээ. За тодорхойлбол 45 сая төгрөгийн орлоготой байсан бол огцом 169 сая төгрөг болж нэмэгдсэн. За гэр бүлийн орлого нь ялгаагүй 2 дахин өсжээ. За бүр шалаагүй ердөө 366 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 үйлчилгээний зориулалт бүхий барилгатай байсан ч за ганцхан жилийн дотор дахин нэг орон сууц хашаа байшин худалдаа авсан байна. За ингээд 1.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй өөрийн гэсэн орон сууц барилгатай болсон нь эндээс харагдаж байна. За мөн ямар ч мал амтангүй байсан бол 130 сая. За дээр нэмээд 50 сая төгрөгийн үнэт эдлэлч аваад амжсан байна. За ингээд 507 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан засаг дарга Төмөрбаатар 1 жилийн хугацаанд 2 тэрбум болтлоо. За өөрийн хөрөнгөө 4 дахин үржүүлжээ. За тэрээр Newmont River компаниг 100% эзэмшдэг. За нэрийг нь хөөгд үзэх юм бол нэг ч удаа тендерт оролцож байгаагүй ийм компани байна. За үүнээс гадна Хөвсгөл хүнс компани 22,743 шиг хувьцааг буюу за нийт энэ компани 9% хувьцааг эзэмшдэг. За тус компани өнгөрсөн жил ногдлашгаа тарааж нэгж хувьцааг нь бол 10 төгрөгөөр үнэлсэн. За харин Хөвсгөл геолог компани геолог хайгуул барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа юм а. За энэ компани 19%-ийг эзэмшдэгч 2022 онд 200 сая төгрөгийн тендерт шалгарснаас өөрөөр сүүлийн 3 жилд шалгарсан тендер бол байхгүй байсан. За үүний дараа Сэлэн аймгийн засаг дарга Лавгдорж. За сүүлийн 2 жилд олдог орлого нь 49 саяыг даваагүй. За гэхдээ жилийн дотор 9 дахин нэмэгдүүлж 527 сая төгрөг болгожээ. За харин Баян Улгийн аймгийн засаг дарга Зангарын өөрийн олдог орлого нь 42 сая төгрөг. Харин гэр бүл нь 17.4 сая төгрөг гэж цооцох юм бол олдог мөнгө нь 60 сая төгрөгч хүрэхгүй. За гэсэн ч туулах чадвар өндөртэй Toyota Land Cruiser 300 маркийн автомашинаас гадна 50 саяар дахин нэгэн газар авсныг та бүхэн эндээс харж болохоор байна. За үүнээс гадна Эрдэнэс 5 толгой 4288 шиг хувьцааг эзэмшдэг. За өргөжлүүлэн Дархуул аймгийн засаг даргын аз жаргалын хөрөнгө орлогын мэдүүлгийг харцгаая. За засаг дарга аз жаргалын хувьд олдог орлого нь 103 сая төгрөг. За гэхдээ нэг жилийн дотор өөрийн хөрөнгөө 1.3-аас 1.5 тэрбум төгрөг болгон өсгсөн байна. За ингээд хөрөнгө нь тэрбумаар хэмжигдэх засаг дарга нарын сүүлийг говь сүмбөр Дорнод Завхан аймгийн засаг дарга нар бушгиж байна. За нийт хөрөнгө нь 296-аас 400 сая төгрөгөөр хэмжигдэж байна. За харин дараагийнх нь бол дүүргийн засаг дарга нар. За дүүргийнхэн ерөнхийдөө бол аймагуудын засаг дарга нарын хөрөнгө орлогыг бол гүйцэхгүй. За Налах Баянгол Багнуур дүүргийн засаг дарга нар 1.1-ээс 1.3 тэрбум төгрөгөөр төгрөгийн хөрөнгөтэй гэдгээрээ бусдаасаа илүүрхэж байна. За хамгийн дор нь чагсаж байгаа Хан уул дүүргийн засаг дарга
За энэ дундаас анхаарал татсан 2 хүн бий. За тухайлах юм бол Налах дүүргийн засаг дарга 80 баярын хувьд өөрийн болон гэр бүлийн орлого нь нийлээд 55 сая төгрөг гэж мэдүүлсэн. За 2023 онд 268 сая төгрөгийн 2 нийтийн орон сууцтай байсан бол өнгөрсөн жил дахин нэг амны орон сууц худалдан авч за үнэлгээгээ 1 тэрбум төгрөг болгожээ. За бүр шалаагүй 5 саяар газар 228 сая төгрөгөөр үнэт идэлэл худалдан авчээ. За хадгаламжаач 10 саяар ахиулсан харагдана. За түүний хувьд Эрдэнэс 57 1002 хувьцаанаас гадна AQ&P Quality Pro компани 7500 шиг хувьцааг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. За дараагийнх нь бол Баян зүрх дүүргийн засаг дарга байгаа. За Баян зүрх дүүргийн засаг даргаар Жаргал сайхан гэдэг хүн ажилладаг. За 2023 онд түүний хувьд 25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол за ганцхан жилийн хугацаанд энэ орлогоо бараг 4 дахин ахиулж нэг жилийн дотор 109 сая төгрөгийг олдог болсон байгаа юм а. Улсын хурлын гишүүдийн цалин дунджаар 7 сая, за жилдээ 84 сая төгрөгийг авдаг гэсэн үг. Аймаг дүүргийн засаг дарга нарын цалин энэ хэмжээнд хүрэхгүй лавтай. Гэтэл жилдээ 200 саяас 1.5 тэрбум төгрөгөөр өөрсдийн хөрөнгөө нэмэгдүүлж байгаа засаг дарга нарын энэ их хэмжээний хөрөнгөний их үйлсэр хаанаас гаралтай вэ? За эсвэл цалингаас өөр орлогогүй хэрнээ төрийн нэрээр хамт тусдаж за тансаг амьдралд умсаар байна. За төрд ажилтдаг төсвийн хөрөнгөөр цалинждаг. За гэрсэн ирнэ зарим нь хувь эзэмшлийн 1002 хувьцаанаас өөр компани эзэмшилгүй хэрнээ хөрөнгө нь ганцхан жилийн хугацаанд 10ч биш за 100 за бүр 200% өсөж байгааг харуул төр хамгийн ашигтай бизнес болж хуурсан уу гэдэг асуултыг тавихад хүргэж байна. За өнөөдөр Монголд бизнес эрхэлж яваа компаниуд амжилттай ажиллаа гэхэд 100% ашиг гаргаж чадаж байгаа компани яг хэд байгаа бол за энэ бол та бидний нүдэн дээр нээлттэй байгаа хөрөнгө оруулгын мэдүүлэг. За гэхдээ хаалттай хаалганы цаана хэн хичнээн төгрөгийг хууль бусаар эзэмшиж байгааг таашгүй. Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн 2019-с 2024 оны хоорондох 6 жилийн хугацаанд 13.9 сая Америк долларын хулгайлагдсан хөрөнгийг гадны улсуудаас буцаан авчирчээ. За энд том 4 хэрэг багтдаг. За тухайлбал нэр бүхий төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахуйл авч за энэ мөнгөөрөө Лондон хотод өндөр дүнтэй хаус худалдан авсан хэрэг 3 жилийн өмнө олон нийтэд нээлттэй болж байсан. За хахуйл авсан хууль бусаар олж авсан энэхүү 4 тэрбум төгрөгийг нуун дарагдуулах зорилгоор хамаарал бүхий этгээдийн нэрээр Английн Лондон хотын төвд байрлах 110 м квадрат талбай бүхий 4 өрөө байр худалдан авч за мөнгө угаасан гэдэг хэрэг нь тодорхой болж байсан юм а. За хөрөнгө оруулалтын мэдүүлэг одоо хэн шалгалтын явуулсан нийтдээ хэд хэдэн зүйлүүдээр л хийгддэг. За төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус за мөн одоо иргэд аж ахуйн нэгж албан тушаалтнаас ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр за тэгээд тухайн мэдүүлэг мэдүүлж байгаа захин систем тухайн захин систем маань өөрөө нөгөө урд өмнө оны мэдүүлжсэн мэдүүлгүүд нь харьцангуй одоо хураангуулад өөрөө анхааралтай авч үздэг гэсэн. За ер нь бол хэн шалгалтын явцад одоо нийтийн албан тушаалтны одоо онцлог хөрөнгөцсөн ч юм уу те. За нэг бол ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой үйлдэл бол хөлтэй тэмцэх газраас хэн шалгаад гэмтрийн шинжтэй байх тохиолдолд мөрдөн шалгалттай шилжүүлдэг. За мэдээж одоо юу гэдгийг тухайн мэдүүлэг гаргаж одоо зөрчилтэй хэтгээд маань одоо өөрийн шууд хамаарал бүхэн хүмүүс төр хөрөнгөө байршуулдаг. За ноогдмол төрөнгийн шинжтэй за эдгээр зүйлсээр бусдын нэр одоо эзэмшилд байршуулад үүнийг хууль ёсны мэд харагдуулах гэж ингэж хөрөнгө оруулалт нуудаг мөрдөн шалгах ажиллагааны явцад за тухайн хөрөнгийг өшгөөд тэгэхэд гадаад улсад байгуулагдсан байх бол үүнийг гадаад улсаас эргүүлэн авах ажиллагааг зохион байгуул. Энэ бол хөрөнгө буцаах ажил гэж яриад. За тэгэхээр хөрөнгө буцаах ажил нь мэдээж маш их цаг хугацаа шаардсан. За түүнээс гадна тухайн хоёр улсын хамтын ажиллагаа, дипломат харилцаа, гадаад харилцаа, за эрх зүйн харилцан тусалцааны гэрээ гэх мэтчлэн маш олон зүйлүүдийн хүчин зүйлүүд шаарддаг учраас үүн дээр цаг хугацаа ордог. За авилгатай тэмцэх газар өнөөдрийн байдлаар нийтдээ за 30 орчим олон улсын байгууллагуудад бол нэгдэн орсон байна. За үүн дотор одоо яг сая таны асуусан хөрөнгө буцаах чиглэлийнх байгууллага Авилгас Глобал Интернэшнл байна. Эрх зүйн үндэсний байгууллага Мансуур холбооц гэмтэрхтэй тэмцэх алга байна. За сүүлд одоо сая бид нэр 2025 онд бол арийн AP буюу одоо бүс нутгийн Аз намхан 7 орнуудын хөрөнгө буцаах
нөхөө уулздаг их орондоо 2 дахь удаага даргалагч улсаар оролцож байгаа. Энэ одоо юуг харуулж байна гэхээр авилгатай тэмцэх газрын гадаад улсаас хулгайлах зүүнг буцааж байгаа туршлага нь олон улсад сайн жишээ болж байгаа. Ийм учраас одоо үүнийг олон улсууд манай улсад нийтдээ 2 дахь удаа зохион байгуулад ингэ ажиллаж байгаа гэсэн. За 2019 оноос 2024 оны хугацаанд нийтдээ гадаад улсаас бол 13.9 сая долларын хулгайлах зүүнг буцаасан. Үүн дээр бол 4 тодорхой хэрэг үүдэг. За олон нийтийн мэдж байгаагаар бол донд нэг тодтолтой хэрэгтэй. За объектыг бол Лондон улсад олж илрүүлсэн тухайн хөрөнгийг Монгол Улсын төрөмжтэй бүртгэж авсан. За тэгээд Лондон хотод байгаа нөгөө нэг том объектоо түрээслүүлээд олсон түрээсийн ашигаар нь Эрдэнэ төлөвийн дэргэдэх одоо хүүхдийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээд ингэ явж байгаа. За яг нь ер нь бол тулгамж байгаа асуудал нь юу юм бэ гэхээр ер нь бид хөрөнгийн менежментийн эрхцэн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. За яагаад гэх юм бол одоо магадгүй бид нэр гадаад улсад заавал орон сууц гэхээс илүү магадгүй том усан завь ч юм уу хурдан муудах одоо чанартай эд зүйл олж илрүүлэх хураалаа. Гэтэл түүнийг хэн эрчлэх юм те түн дээр хэн хяналт тавих юм гэдэг дээр бидэнд бол одоо ийм эрхцэн орчин шаардлагатай байна. За хууль бусаар олж авсан хөрөнгийг олж илрүүлэх зорилгоор Улсын их хурлын гишүүн Алтан гэрэл нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг боловсруулсан. За одоо их хурлаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. За энэхүү хууль нь 2002 оноос хойш хууль бусаар олж авсан хөрөнгийг иргэний журмаар хурааж авах зорилготой ийм хуулийн төсөл байгаа. За нэг талдаа хууль бусаар олж авсан хөрөнгийг илрүүлэхэд нааштай боловч за үүний ард гэмгүй нэг нь хохироод үлдэхгүй гэсэн айдас ч бас үлдэж байгаа юм а.